Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ерөнхийдөө нь одоо энэ сайтууд, за Facebook, Twitter, телевиз, сонин гэх мэт ингээд дотор нь одоо ангилан хувааж мониторинг хийж байгаа. За мониторинг манай агентлагийн үндсэн ажилчид хийхээс гадна сонгуулийн ерөнхий орооноос нэр бүхий хүмүүсийг манад дээр нэмэлтээр ажиллуулж байгаа. Манай шудраг өсөлтөд хэрэгжүүлэлттэй газрын улсын байцаагч нар одоо ерөнхийдөө аль нэгэн сайт, аль нэгэн сонингийн алдаатай хууль зөрчил үйлдэлийг өөрсдөө олж аваад торхоос илүүтэй сонгуулийн ерөнхий орооноос манад мэдээлэлүүд ирж байгаа юм. Энэ сайт энэ сонин зөрчил гаргаад байна. Энэ дээр арга хэмжээ авах. Тэгэхээр улсын байцаагч нар бол өөрсдөө хаахаас илүүтэй нэгэн одоо сонгуулийн ерөнхий орооноос энэ дээр зөрчил гаргацсан байна гэдэг нотлоо зөвхөн ирүүлж байгаа. Одоо фактууд дээр ажиллаж байгаа гэдэг талаас нь ойлгож болно. Ерөнхийдөө бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд дээрээс нь сошиал орчин байна. За өөрөөр түрүүний юу ч асуулаа? 23-нд мэдээлэл. 23 дээр болохоор тэр ерөөсөө мэдээлэлтэй тодорхой заасан байж байгаа. Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтын үндэслэл. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагууд буюу захин сайтууд бол тэр одоо нэр дэвшигчийн тухай мэдээлэл тавихтаа бол нэр аль намаас нэр дэвшигчийн аль тохиолдолтын гэдгийг текстээр л одоо тавих хэрэгтэй. Одоо сурчлагын оны дуусахыг цөөхөн хоног үлдсэн байгаа шүү дээ. Тэгээ өмнө нь тэгээд зургийг гаргасан хүмүүстэй яг ямар хариуцлага хүлээх юм тэрийг тийм зуршил гаргасан аж ахуйн нэгжүүдээр улсын байцаагчийн дүгнэлтээр 6 сар хүртэл хариуцлага тооцоогоор байгаа. Сонгуулийн хуулинд нэг юм зовлонтой тал байгаа юм. Одоо чинь ихэд одоо аль нэгэн одоо сайт байлаа гэж бодъё л да юу ч гэдэг одоо нэг тийм одоо телевизэр гэдэг нэртэй сайт байлаа гэж бодоход тэр сайт дээр одоо хууль зөрчсөн тохиолдолд одоо сарын хугацаатай зөрчлийн одоо хязгаарлалт үйл ажиллагаа явуулах эрхийг хаанаас ойлгох байхгүй. Хамгийн доод лимит нь 6 сар байхгүй. 6 сар. Тэгэхээр улсын байцаагч хамгийн зөөлөн шийтгэл оногдвол тэгэхээр 6 сар болж байгаа.